ээлжид нэгэн сонирх хачин болсон бодит түүхэн явдлаа ярихад бэлэн болж байна. За өнөөдөр сэдв бол Америкийн нэгдсэн улс байтугай дэлхийг донслогсон нэгэн том хулгай дээрмийн хэрэг байгаа. За энэ юу болсон бэ гэдгийг та бүхэндээ нүдэнд харагдаж гарт баригдтал те энгийн сайхан үг хэллэгээр хэлээд явъя. За ингэсэн байдгийн байна. Ерөнхийдөө энэ гэмт хэрэг бол Америкийн нэгдсэн улсын түүхэнд гарч байгаагүй урлагийн хамгийн том дээрэм тонуулын хэрэг болдог. За энэ хэрэгт алдагдсан нэгэн зураг байгаа. За тэр зураг бол дэлхийд алга болсон хамгийн үнэтэй уран зураг гэдгээрээ бас ингэж хоёр дахь рекордыг тогтоосон. Нэлийн бужигнуулсан гэмт хэргийн тухай та бүхэнд маш товчхон ярьж өгье гэж бодлоо. Оршил болгоод хэлэхэд яг энэ ямар зургууд юу алга болсон бэ гэдгийг зүгээр товчхон хэлээ сонирхол татах үед хэдэн зураг хэлээ. Жишээлбэл Йоханс Вермеерийн концерт гэдэг зураг бол дэлхийн хамгийн үнэтэй тийм уран зураг байдаг. За гэтэл энэ зураг бол алга болсон тулгаан үеэр. За тэгээд Рембрандтын цорын ганц далайтай холбоотой зураг болохтой Галилийн тэнгис дээр шуурганд хөвж байгаа завь гэдэг бас нэг зураг бол алга болсон байдаг. За тэгээ Рембрандт, Эдгар Дега, Эдвард Мане, Роберт Флинк нарын уран зураг, ноорог зураг, тугны байр бол за дээрэс нь хятадын бас нэг вар байсан гэдэг ийм 13 зүйл алга болсон байгаа яг энэ хулгаагаар. За ингээд энэ хулгай яасан тухай та бүхэнд үргэлжлүүлээд ингээд яриад явъя. Хулгай дээрмийн тухай ярихаас өмнө та бүхэндээ оршил болгоод энэ музей болон музейн үүсгэн байгуулагчийг ярих хэрэгтэй болно. За Изабель Стюарт Гарднер гэдэг хувийн уран зураг цуглуулагч тийм эмэгтэй хүн 1840-с 1924 оны хооронд амьдарч ирсэн байдаг. За тэгээ өөрөө урлагт уран зураг тайртай учраас янз янзын уран зургуудыг үн мөнгө хайрлахгүй худалдаж аваад өөрийн гэсэн нэг тийм хөөрхөн цуглуулгатай болчихсон байгаа. За тэгээ цуглуулгатай болсон хүн яадаг вэ гэхээр тэрийг агуулах, хамгаалах тийм сав суулгатай болох ёстой. За тэнгууд Бостон хот Массачусетс мужуусын Бостон хотод өөрийн гэсэн Стюарт Гарднерийн музей гэдэг тийм барилгыг барьсан байгаа. За энэ барилга нь бол ойролцоогоор 4 давхар юм хэмжээтэй юм хөөрхөн байшин. За энэ байшиндаа ингээд өөрийнхөө уран зургийн цуглуулгыг бүгдийг байрлуулад тэгээ гэрээсэл бишүүлдээсэн байгаа. За тэр гэрээсэл үлдээсэн бэ гэхээр энэ музей надаас хойш ямар ч уран бүтээл худалдаж авахгүй, зарахгүй, юу ч нэмэхгүй, хасахгүй, байрлалын солихгүйгээр энэ бүх зүйлийг би дараагийн хүмүүстэй гэрээсэлж үлдээж гинэ гэдэг тийм хатуу чанд тийм гэрээсийг үлдээсэн байгаа. За ингээд энэ хүн бол яг цуглуулга хийж байгаад 1903 оноос хойш ерөнхийдөө музейн хэмжээний үзмжтэй болчихсон учраас олон нийтэд өөрийнхөө цуглуулгыг үзүүлж ирсэн байдаг. За ингээд 20 жилийн дараа энэ мадам Изабель Стюарт Гарднер гэдэг хүн маань нас барсан. За ингээд энэ музейн үйл ажиллагааг ингээд аваад явж исэн боловч олон жилийн турш санхүү мөнгө спонсор муу байсан учраас үйл ажиллагаа нь бол ерөнхийдөө аюул хэцүү явагдаж байсан. За тэгээ 1980-ад оны дунд үеэд бол санхүүгийн маш хүнд байдалд орсон. Энэ яаж илэрж байгаа гэхээр орж ирж байгаа үзэж байгаа хүмүүсийн төлж байгаа жоохон мөнгөөр энэ объектын 4 давхар объектын аюулгүй байдал арчилгаа сувилгаа хийнэ гэдэг бол аюул хэцүү болчихсон. Дээрээс нь чинь өөрөө хувийн музей байгаад байдаг. Дотор нь тэгээд бас нэлээд бас алдартай дээр үеийн жинхэнэ оригинал бүтээлүүд байгаад байдаг. Тэгээд 80-ад онд бол агааржуулах системийг солио, даатгалын бодлогоо өөрчлөе, өөр даатгалын компани сонирхъя, барилгын үндсэн засвар фасад бүх үйлчилгээ арчилгаа сувилгаа хийя гэдэг тийм санхүүгийн олон зүйлүүд бол гарч ирсэн. За энэ бүх зүйлүүдийг яаж хийхгүй бол ерөөсө болохгүй болчихсон ингээд 1980-ад он болсон байна. За ингээд 1982 он болсон чинь Бостон хотын цагдаагийн газраас нэг мэдэгдэл ирдэг байгаа. За энэ Стюарт Гарднерийн музей. За эднэрд юу гэж ирсэн бэ гэхээр танаа музейг гэмт хэрэгтнүүд онилчихсан, тоочголчихсон
гэмт хэрэг дээрмийн үйл ажиллагаа явуулах гэж байгааг бид нар мэдэж аваад энэ үйл ажиллагааны дунд нь тасан зогсоогоод буруутай этгээдүүдийг бол баривчилсан. Ийм учраас та бүхэн одоо музейхийн аюулгүй байдлыг энэ төр сайжруулах хэрэгтэй байна гэдэг тийм албан бичгийг Бостон хотын цагдаагаас бол ирүүлсэн байгаа. За ингээд агааржуулалтын систем, дотн гадна засал, эрчнүүн ажилдаа зэрэгцээ дээрэс нь хамгаалтаа нэмэгдүүлэх юм яаргагүй ажил гараад ирсэн. За тэгээд захирлуудын зөвлөл нь бол ярьж байгаад яхаарахгүй энэ музейг бол хамгаалтын сайжруулъя гэдэг шийдвэрт гаргаад мөнгө хуваарлсан. За эндээ юу авсан бэхээр 60 хэд улаан туяаны хөдөлгөөн мэдрэгч одоо бүх давхруудад байрлуулсан, бүх танхимуудад байрлуулсан. За барилгын одоо эргэн тойронд 400 800 их харсан одоо видео хяналтын системүүдийг бий болгосон. Гэхдээ галерей дотор бол камер суулгаагүй байгаа. Яагаад тэгэхээр нөгөө гадна талаа бол битүү камержуулсан. Дотор талаа камержуулна гэхээр тухайн үедээ маш өндөр зардалтай байсан байна. За тэгээ өндөр зардалтай тоног төхөөрөмж, ажлын гүйцэтгэл энэ төр дээрээс нь бас энэ музейн дотоод одоо тэ өнгө үзэмж хуучин байгаа хэв маягийг жоохон өөр харагдуулах гээд байгаа учраас дотор талдаа хэдүүлээ камер тавихгүй гэдэг тийм санаа оноод орсон. За тэгээд хамгаалтын албаар бол ерөнхийдөө дотоод аюулгүй байдлаа хангая гэдэг одоо зөвшөлтөл төрсэн ба. За ингээ хамгаалтын албаа одоо шинжилж зарим нэмэлт одоо хамгаалтын албаны ажилтнуудыг бол авсан. За тэгээд музейн дотроос бол яг хуу цагдаа дуудах нэг л конопиг бол хамгаалагч нарын өрөөнд бол байгуулсан байдаг. За тэгээд ерөнхийдөө одоо иймэрхүү системүүд авчихсан мөнгө төгрөгөндөө те ингээд тааруулаад ингээд болчлоо гэж үзээд ерөнхийдөө санаа нь амарсан. За тэгээд 1988 онд одоо музейн аюулгүй байдлыг одоо хангадаг одоо яадын тийм зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд одоо энэ музейд ирж бол үнэлгээд өгсөн байдаг. Тэгээ үзэхэд бол ерөнхийдөө бас тийм муу биш. Гэхдээ сайжруулах одоо өчнөө зүйлүүд байна гэдэг зүйлийг бол одоо өгсөн баг. За тэгээ санхүүгийн хүндрэлээс болоод альва нэгэн одоо тэ засвар үйлчилгээ хийж чадахгүй. Дээрээс нь нөгөө нэг гэрээсэл дээр ямар нэг юм илүүтэй битээ өөрчлөөрэй гэдэг байсан гэрээ центр байгаа учраас бол ерөнхийдөө яг ингэж хандлал одоо хамгаалтын системийг бол хөгжүүлж чадаагүй байгаа. Тэр тусмаа бүр хамгаалтын албаны ажилтнууд нь тухайн үедээ одоо 90-ад оны өмнөх үедээ одоо цалингийн хамгийн доод хэмжээ гэж байдаг. Тэрнээс жоохон дээгүүрхэн бол цалин авдаг гэсэн гэж. Ийм нарийн нандин музей ингэж хамгаалж байгаа мөртлөө маш бага хэмжээний цалин авдаг. Тэгэхээр хамгаалтын албаны ажилчин дунднууд ерөнхийдөө ажил удаан хийх хүн олддоггүй, тогтдоггүй. Иймэрхүү нөхцөл байдал бол ерөнхийдөө гарчихсан байсан гэсэн үг. За ингээд хувийн музейч учраас яг хөө тэгээ санхүү мөнгөндөө баригдаад хамгаалтыг төгс болгож чадахгүй байсараа 1990 онтой золгосон. За 90 оны 3 дугаар сарын 18 буюу жинхэнэ цэргийн баяр болоод одоо өмнө бужигна болж байсан гэсэн үг. За тэгээ оройн цагаар орой шөнийн 00:30 минутын үед одоо тийм музейн хажуудлын зам дээр нэгэн машин байгааг одоо хажуудалд нь Гэгээн Патрикийн өдрийг тэмдэглээд явж исэн баахан залуучууд бол харсан гэж байна. Гэхдээ анзаараагүй ямар ч байсан энэ музейн хажууд нэг машин дотор хоёр залуу ингээд цагдаагийн ажилтны хувцастай хоёр залуу ингээд сууж байгааг хараад хажуугаар нь өнгөрөө явсан байдаг. За тэгээд тэр шөнө үүрэг гүйцэтгэж байсан хамгаалтын ажилтнууд нь бол яг хуу 23 настай Ричард гэдэг одоо тийм залуу байсан. За тэр бол яг хуу одоо энэ хамгаалтын ажилд ороод 1 жил болчихсон одоо ийм залуу. Гэтэл одоо яг тэрнтэй хамт ажиллаж байгаа залуу нь болохоор 25 настай Рэнди гэдэг залуу байсан. За энэ хоёр Рэнди бол анхны гараагаа одоо энэ жил гарan ажиллаж байгаа Ричардтай хамт гаргаж байгаа. Тэгэхээр Ричард, Рэнди хоёр одоо энэ музейн аюулгүй байдлыг одоо хамгаалаад өглөөний ээлж эртэл одоо энэ шөнийн ээлжинд гарч яана гэсэн. Тэгэхээр энэ музейг хоёр хамгаалагч хэмжиж. За тэгээд хоёр ажилчин маань ерөнхийдөө бол яг хуу нэг өрөөнд байнга суугаад байхгүй. Нэг нь одоо эргүүл лабораторид шалгаад явж явах үед нэг нь одоо радио буюу төв одоо юун дээр хамгаалтынхаа өрөөнд одоо ингээд суугаад одоо нэг коноп дардаг өрөө гэсэн цагдаа дуудах, ийш тийшээ уцтах, камернуудаа хянах тийм ерөнхий хяналтын өрөөндөө үлдээд явдаг. Нөгөөх нь гарч идэн радиогоо бариад одоо энэ 4 дахь байшингийнхаа бүх нөхцөлийг ингээд шалгаад цонхоо алга ингээд явдаг. Тиймэрхүү одоо хамгаалтын одоо цон байгуулалттай байгаа.
За ингээд ээлжинд гараад тэр хоёрыг байж итэл оройноос хойш ерөөсөө одоо энэ эдний утааны болон те энэ аюулгүй системүүд нь бол энэ тэндээ тохиолн дуграад ихэлсэн. За тэг ингээ харахаар галын одоо тэм тохиоллууд нь ажиллаад эхэлсэн. За тэгээ тэрэн дээр юу гэж гарч байгаа утаа мэдэрлээ, гал мэдэрлээ гэдэг тиймэрхүү мэдгэдэггүүнүүдийг бол үе өгөөд байсан дуграадаа. Тэнгүүт нь одоо энд удаан ажиллаж байгаа Ричард гэдэг залуу жил гараа ажилласан л да. Тэр нөгөөдхөө шинээр ирсэн залуугаа хяналтан дээр үлдээгээд өөрөө дээшээ станцаа барьж яваад ингээд утаа гараад байгаа тэр өрөөнүүд рүү ороод очиод харахад ямар ч утаа байхгүй, ямар нэг үнэр тандагаал юу ч байхгүй, бүх юм намг хүн байсан. За тэгээд 4-5 удаа ингээд янз янзын өрөөнөөс иймэрхүү утаа янз янзын тохиол дуграад ангууд буцаж хурж ирээд энэ аюулгүй самбар маань өөрөө эвдэрчгсэн юм байна гэдээ унтраагаад хайчдаг байгаа. За ингээд энэ хоёр ч яг нь тайван суух гад тэрийг тэгж хаасан байх. За тэгээд эргүүлээ дуусгаж одоо энэ Ричардчин дээрээс бууж ирж явж байхдаа одоо мүзэн одоо энэ хажуугийн хаалга буюу ажилчид орж ирдэг хаалганы үүдэнд хүрээд хаалгыг онгоолгоод буцаагаад хааж байгаа ийм үйлдэлийг бол хийдэг. За тэгэж хаачаад буцаад одоо өөрийнхөө хяналтын өрөөнд шөнийн 1 цагийн үед бол орж ирсэн. За тэгээ Рэнди гэдэг залуу бол яг нь анхны гараагаа игээд одоо Ричардыг юу гэж хэлэн тэрийг биелүүлээл ингээл хөргөнгөө сууж исэн. За ингээд байж итэл одоо шөнийн 1 цаг 20 минут болно. За тэгтэл одоо нөгөө нэг музейгээс холгүй сууж исэн машин дээрсэн 2 цагдаагийн хувцастай хүн чинь машина те музейн хаалганы хажууд зогсоогоод тэгээд ажилчдын хаалга руу алхдаг байгаа. За ингээд дотор нь Ричард нөгөө нэг Рэнди хоёр ч болоод ингэ байж байна. Гэтэл одоо домофон утсан дуурж байгаа гадна талаас. Тэнгүүт одоо нөгөө Ричард ч утсыг авсан. За хин бэ юу хүмүүс вэ гэдээ асуухад болоо цагдаагийн ажилтнууд байна. Танаа энэ музейгээс үе үе дохиол одоо манай цагдаагийн төв газар ирээд бид нарыг ингээд ирээ шалгаадхаа гэд явууллаа гэж хэлдэг. Тэнгүүд одоо нөгөө Ричард гэдэг нөхөр энэ хуурвч дуудлага байгаа маа наа чи ингээд өөрөө ингээд асууж унтраад ийм байгаа. Энэ нэг техникийн асуудал гараад байгаа юм шиг байна гэдэг тийм юм бол хэлсэн. Гэтэл цагдаагийн хоёр ажилтан та нарын ярьж байгаа юмд бол бид нар итгэхгүй хоорж одоо өөрсдийн биеэр шалгах тийм шаардлага байна гэдэг тийм шаардлагыг бол домофон утасны цаанаас бол хэлдэг. Ричард болохоор хяналтын камераас яхахгүй харахад цагдаагийн дөрөв тувцтай хоёр хүн бол яхахгүй зогсож идэг. За тэгээд яг өмнөх нь ингээд бахан тохиол дуурч учраас заас төвөөс хүмүүс ирж байгаа юм байна да гэд одоо тэгээ оруулах гэсэн тийм одоо бодолтой төрсөн гэж байгаа. За ингээд шөнийн 1 цаг 24 минутанд одоо нөгөө 2 цагдаагийн чинь музейд ор гэдээ оруулсан байдаг. За тэгээ музейгийн ажилчид орж ирдэг хаалгаар орж ирэхэд бол яг хөө тэнд хамгаалтын ажилтны суудаг ширээ байдаг. За тэгээд 2 цагдаа тэр хамгаалтын ажилтан буюу одоо Ричард руу ойртсон. Тэгээ Ричард музейд одоо өөр хүн байгаа эсхийг асуухт нь бол одоо өөр хүн амтан байхгүй манай нэг хамтрагч одоо хяналтын өрөөнд байж байгаа. Би одоо ингээд бүгдээ хараад байж байна гэдэг. Тэнгүүт нь одоо нөгөө нэг 2 цагдаа чинь за нөгөө хамтрагчаа бас дуудчихаа гэдэг тийм шаардлагыг тавьдаг байгаа. За нөгөө хамтрагчийг чинь бас шалгаж асуух зүйл байна гэдгийг хэлсэн. За ингээд нөгөө шинээр орж ирсэн Рэнди руугаа одоо станцаар дуудлага өгчөөд Ричард нэг 2 цагдаатай юм ярьж ирсэн. За тэгээ 2 цагдаатай юм ярьж байхад бол одоо өндөр цагдаагийнх нь сахалн нэг тийм хуурамч юм шиг дүр зураг бол одоо Ричардад анзаарэгдсэн. За тэгтэл Ричард нөгөө хулгайчийг нь одоо ингээ цагдаа одоо тий цагдаа уцтай хулгайчийг харахад яагаад ч юм бэ нэг л танил юм шиг тийм одоо мэдрэмж бол төрсөн. За ингээд эргэлзээ үүсэж байгааг мэдэрсэн нөгөө 2 цагдаа чинь шууд Ричардыг одоо ханд шахаад одоо тэгээд хөлийн ингэж тэлж байгаад гарын арданд бариад одоо гавладаг байгаа. За ингээд цагдаа гэж ойлгол байгаад байсан гэсэн үг энэ үед. Гэхдээ ягаад ч юм нэг харсан хүн эсвэл нэг сахалн хуурамч юм шиг юу ч болоод байгаа ингээд үнэхэрийн ойлгомжгүй шоконд байдалд орчихсон байсан. За яг энэ үед нөгөө Рэнди гэдэг нөгөө нэг залуу нь бол одоо тэг араас нь гарч ирсэн. За тэгээд ингээ гараад ирэхэд нь бол нөгөөдгий чинь бас 2 цагдаа шууд барьж аваад ханд ингээд гавлаад хоёулынг ингээ гавлаад бариад авчиж байгаа. За ингээд 2 цагдаад гавлуулаад юун сэжиглэгдээд яагаад орж байгааг мэдэхгүй гайхаад байж явах үед нь
одоо гавлсан цагдаа буюу 2 хулгайч маань өөрсдийн санал зорилгоо бол илчилсэн байгаа. Тэгээ юу гэж хэлсэн бэ гэхээр одоо тэгээд ямар нэгэн асуудал үүсэхгүй байгаарай. Тэгээ бид нар бол авах юм авчаад ингээд өөрөө гараа явчихна гэдэг тиймэрхүү зүйлийг бол хэлсэн юм шиг байгаа. За ингээд хулгайч нар ч бол яг хав тэгээ нэг хоёр хамгаалагчийн чинь боогоод гавлаад нүдийг нь боохтоо ийм наалдамхай скотчор ч юм уу те ингэж наасан байгаа. За ингээд скотчор боогоод нүд амын боогоод доошоогоо хонгол руу аваачаад тэгээд доор гавтай ингээд подолд орчихсон. За тэгээд буцаж одоо тэр подолоос гарахынхаа өмнө харуулуудын одоо төрөвчийг шалгаж үзээд хаана амьдарч байгаагаа мэддэг үсттэй гэж одоо тэгж анхааруулж занал хийлж болж дээшээ гараа явсан байдаг. Ингээд 2 цагдаагийн хувцастай хүн чинь 15 минутын дотор бол 2 хамгаалагчийг бол аюулгүй бодлоод шөнийн 1 цаг 35 минутын орчим бол одоо ингээд музейн дотор бол гарч ирсэн нь бол бүртгэгддэг. За ингээд тухайн музейний 2 давхарт гараад одоо жинхэнэ уран зургуудыг бол одоо ангуучлах тийм ажилд орно. За тэгээд уран зураг руу ойртоход бол шөнийн цагаар ойртоход бол маш чанга одоо тохиолын систем дуурдаг. Дээрээс нь хөлийн одоо чимээ бүртгэгдэх тийм одоо тусгай төхөөрөмж бичиж аппаратууд бол одоо бүх музейд байдаг. За тэгээ энэ бүх зүйлүүд нь бол яг энэ үед нь ингээ бичигдчихсэн. За тэгээд 2 хулгайч бол тэгээд хамаг одоо авъя гэсэн зургнуудаа бол аваад хүрээнээс нь хагалж унгааж эвдэх эсвэл одоо модтой тэнцвүүлж одоо зүсэж авах хайчлах гэх мэт юм янз бүрийн ажил хийж одоо зургнуудыг бол хулгайсан гэж үзэж байгаа. За ингээд одоо шөнийн 1 цаг 51 минут болоход бол нэг хулгайч нь одоо нөгөө дараагийн давхар руу гараад тэгээд дараагийн давхарт одоо хулгай зэлгийг хийгээд явсан. За тэгээд зарим зүйлүүдийг хулгайлах гэсэн боловч эрэг шуургийн тайлахын тэр янз янзын тийм ажиллагаатай байсан учраас зарим юмнуудыг одоо орхисон байгаа. Жишээлбэл одоо Наполеоны үеийн одоо туг далбааны одоо тэрийг авах гэжсэн тэрийг авахд аюул ажиллагаатай байсан учраас зөвхөн нөгөө нэг далбааны орой дээр өдөг юм бүрэгдийн хэлбэртэй одоо тийм дүрс байдаг. Тэрийг нь бол одоо хулгайлж мулталж авч булсан гэдэг тиймэрхүү одоо зүйл байдаг. За ингээд өөрөө хэлсээд ингээ хулгай зэлгийгээ хийгээ зүсхийн зүсээд авахын аваад ингээ салгахын салгаад ингээд аваа явсан. Гэтэл зарим өрөөний одоо нэг хөдөлгөөн мэдрэгчүүд нь бол одоо тухайн үйл хөдөлгөөнийг бол ерөнхийдөө бичээгүй байж байгаа нь бол бас одоо энэ хамгаалтын алба болон цагдаа нарын одоо анхаарлыг бол маш ихээр татсан байдаг. За ингээд тухайн хулгайч нар ч бол яг авах юм аваа ингээд бүх юм бэлдээ тэгээ өөрсдийнхөө дааж чадах юмнуудаа бол аваад гарсан. За тэгээ гарахаас өмнө подолд байгаа нөгөө 2 хамгаалагч дээр очиод тухайн 2 хамгаалагчаас одоо тэгээд зүгээр үү гэдгийг нь асуусан. За нөгөө 2 нь зүгээргээ толгойд өгсөн. Тэгээд тэр 2-ын амь насанд хаалдахгүйгээр яг тэр чигээр нь одоо ингээ үлдээгээд тэгээ хяналтын өрөөнд оронгуудаа одоо камерын бичлэг дээрэс нь хөдөлгөөн мэдрэгчнээс одоо хэвлэлсэн мэдээллүүдийг бол одоо ингээд аваад явсан байгаа. За тэгээ ингэж явахдаа эднэр бас нөгөө нэг энэ бүх мэдээлэл одоо юм хатуу дискэн дээр давхар одоо нөөцлөгдөж бичигддэг гэдгийг бол мэдээгүй. Тэгээд ингээд гараа явчихсан байгаа. Бүх юм болчлоо гэдэг. За ингээд шөнийн 2 цаг 40 минутанд одоо нөгөө ажилчдын хаалгаараа орж ирсэн хаалгаараа ингээд гарч яваад ингээд энэ хулгай бол ингээд дуусч байгаа. За ерөнхийдөө ингээд тооцоод үзэхээр энэ хулгайныг 81 минутын дотор үргэлжилсэн. За тэгээ 13 урлагийн бүтээл алга болсон гэдэг тийм одоо дүгнэлтэнд өгж байгаа. За тэгээ энэ нь бол одоогийн ханшаар бол 500 сая одоо доллартай тэмцэх хэмжээний одоо уран бүтээлээр алга болсон гэж одоо үздэг. За ингээ хэрэг явдал дуусны дараа өглөөний 6:45-д одоо дараагийн хамгаалтын баг одоо энэ музей дээр ирээд ээлжийг хүлээж авах гээд хаалгуудаа зогсон орж чадаагүй. За тэгээд ямар нэг юм буруу болж байна гэдгийг шууд ойлгонгууд одоо хамгаалтын албаны дарга руугаа залгасан. За хамгаалтын албаны дарга нөгөө гүйж ирээд одоо тухайн объектэд бол нэвтрээд ороход бол хяналтын өрөө болон дотор музейд хинч байхгүй байсан. За тэгээд тэд нэр доошоо подолын өрөөнд ороход яа харахгүй нөгөө нэг 2 ажилт
нь бол одоо ингээд гавлуулчихсан бол байж исэн баг. За ингээд цагдаа дуудаад бүх зүйл одоо ингээд эхэлнэ. За ингээд музейн хүмүүс ч ирсэн, урлаг судлаач нар ч ирсэн, цагдаагийнхан ирсэн, дээрэс нь одоо холбооны мөрдөх товчооны ажилтнууд бол хүрэлцэн ирсэн байгаа. За энэ музейгээс ерөнхийдөө хамгийн үнэтэй зураг нь одоо ингээд алга болж байгаа. За тэр нь бол одоо дэлхийн хамгийн үнэтэй уран зураг бол таарчаад байгаа. Тэр нь ямар зураг байсан бэ гэхээр 1666 онд одоо Йоханнес Вермеерийн одоо зурсан концерт гэдэг одоо уран бүтээл байгаа. Энэ бүтээл бол одоо дэлхийн хамгийн үнэтэй зураг гэж явдаг. За 250 сая доллараар үнэлэгддэг ийм мундаг зураг байгаа. За тэгээд дараанд нь Рембрандтын одоо Галилийн тэнгис дээрх шуурганд байгаа Христ буюу завь гэдэг ийм бүтээл бас ордог. За тэгээд Рембрандтын хар хувцастай хадагтай ба ноёнтон гэдэг бас мундаг зургнууд ордог байгаа. За тэгэнгүүт бас өөр одоо уран бүтээлч нарын зургууд орж байгаа. Жишээл Говард Филинг, Эдвард Ман, одоо Эдгар Дегас энэ гэдэг. За тэгээ энэ Эдгар Дегасын одоо зургнуудаас ингээд оруулахад бол бүр гар их буюу ноорог тийм зургнуудыг бол хулгайлсан байна. За ингээд энэ зургнуудыг бүгдэн дээр нь одоо ингээд ажиллагаа явуулаад судалсан. Гэтэл одоо Рембрандтын зургууд бол маш үнэтэй. Одоо Йоханнес Вермеерийн зураг болон Рембрандт гэдэг одоо энэ уран бүтээлчдийн зурагнууд одоо энэ нийт 500 сая хохирлолтой хулгайны бараг одоо 80-90%-ийг бол эзэлж байгаа. За бусд нь бол нэг айхтар үн төрөхгүй. Одоо жишээлбэл Эдгар Дегасын одоо 3-4 бүтээл, за 5 бүтээл ингээ алга боллоо гэхэд энэ нийлээд нэг 100 мянган одоо долларын одоо уран бүтээлүүд байгаад байгаа. Тэгэхээр энэ зургийг одоо хамгийн үнэтэй зургийг хамгийн хямдхан зурагтай. Тэр зэсмээ одоо энэ Эртний хятадын 12 дугаар зууны үеийн нэг хүрэл тийм вар байсан гэдэг. За энэ зүйл нь бол одоо нэг 10,000 долларын үнэтэй юм гэж. Тэгэхээр энэ 10,000 долларын үнэтэй юмыг 250 сая долларын үнэтэй зурагтай ингэж хамсаатуулж хулгайлна гэхээр ерөөсө мөрдөгчний болон урлаг судаач, уран зураг сонирхогч нарыг бол үнэхээр төөрөгдүүлж чадсан гэж байна. Энэ үнэхээр ямар учиртай хулгай болсноо ойлгомжгүй болсон гэж байна. Хамгийн үнэтэй зургийг хамгийн хямдхан одоо тийм жижиг сажиг зүйлүүдээ ингээд хамаад аваад гараа авчихсан. Гэтэл одоо энэ музейд чинь Рембрандтаас гадна бас өөр үн хүрэхээр тийм мундаг зургууд бол бас байсан. Тэр зургнууд нь бол дээд давхар доод давхар янз янзын танхимуудад байсан боловч тэрийг нь хулгайлаагүй. Магадгүй энэ Эдгар Дегас болон Рембрандт, Говард Филинг энтрийн зургийг одоо юу яасан байж магадгүй гэж үзээд тийм ээ. Андуураад одоо жишээлбэл Рембрандтын зургийг хайж явж байгаад Эдвард Ман ч гэдэг юм уу Говард Филинг, Эдгар Дегасын зургнуудаас хулгайлчихсан юм биш үү гэсэн нэг тиймэрхүү одоо ойлголтууд байгаад байдаг. За ингээ хулгай гарсны дараахан одоо ингээд ажлын хэсэг бол байгуулагдана. Бостон хотын цагдаагийн газар болон эрүүгийн эрен сурвалжлах зохион байгуулалтын гэмт хэрэгтэд тэмцэх газар. Дээрээс нь холбооны мөрдөх товчооны одоо шуурхай удирдлагын баг өөрсдийн одоо хүмүүстэйгээ хүрэлцэж ирсэн. За тэгээ эдгээр хамтарсан ажлын хэсэг байгуулгаад энэ гэмт хэрэгтээр одоо Бостон хотын хулгайч нар болон Бостон хотын зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд одоо бүх нөхдүүдэд одоо хяналт шалгалт хийя гэдэг одоо анхан шатны зүйл бол явж байгаа. Холбооны мөрдөх товчоо бол яг өөрсдийнхөө бааз дээр үндэслээд одоо холбооны улс даяар болсон уран бүтээлийн болон янз янзын хулгайтай энэхүү гэмт хэргийг харьцуулж судлах тийм маш том одоо ажиллагаанд орсон. Бостон хотын эрүүгийн болон шуурхай эрүүл сурвалжлагын болохоор яасан гэхээр Бостон хотод үйл ажиллагаа явуулдаг 2-3 одоо тийм мапууд байдаг. Тэр мапуудыг сэгсэрч одоо энэхүү гэмт хэрэгтнүүдийг одоо илрүүлэх тийм ажиллагаанд бол ихний чиглэл авч орсон байдаг. За тэгээд энэ судалгаа шинжилгээний багт одоо энэ уран зураг сонирхдаг хүмүүс бол оролцсон. За тэгээд уран зураг сонирхдаг хүмүүсийг асар их одоо гайхшруулсан зүйл гэвэл одоо энэ алга болсон зургуудаас гадна Рафаэл, Сандра Боттичелли, Микеланжело нарын үнэтэй одоо уран бүтээлүүд бол ерөнхийдөө байсан байгаа. За энэ бүх зүйлүүдийг авалгүйгээр ийм баахан үнэтэй үнгүй зүйлүүдийг ингэж холиод аваа явчихсан
одоо байгаа нь бол гайхсан. За тэгэхээр энэ ямар ч байсан уран зургийн болон урлагийн талаар мэрэгсэн хулгайч нар биш, сонирхогч нар эсвэл хамгийн доод зяндааны одоо ядарсан хулгайч нар байсан байна гэдэг тиймэрхүү одоо мэдгэдэгхүүнийг мөрдөн байцаах болон одоо энэ шуурхай бүлгийнхэнд бол хэлсэн байгаа. За тухайн хувийн музейг анх байгуулсан Изабель Стюарт Гарднер гэдэг одоо мадамчин одоо ерөөсөө юу ч хөдөлгөж болохгүй, юу ч зарж оруулж нэмж буулгаж сайлгаж болохгүй гэдэг тиймэрхүү гэрээс байсан учраас одоо энэ алга улсын 13 уран бүтээлийн одоо яг байсан байран дээр бүх зүйлийг нь тэр чигээр үлдээсэн байна. Одоо баахан онгорхой жаазнууд хандл одоо ингээ үлдсэн гэсэн үг. За тэгээд даатгалын одоо тэ юу байхгүй мөнгө орж ирэхгүй дээрэс нь одоо музейн одоо эдийн засаг энэ төр бас маш сул байсан учраас энэхүү одоо алга болсон зурнуудыг олоход туслаач гэдэг тийм одоо хандивын аяныг бол өрнүүлсэн байгаа. За энэ юу гэсэн үг гэхээр 1 сая доллар цуглуулад тэр сая доллараароо энэ одоо зурнуудыг хулгайлсан хүмүүсийг хэлж өгсөн хүнд шагнана гэдэг тийм зарыг бол тараасан байгаа. Гэтэл 500 сая долларын одоо хохирлтой гэмтрэг гарчаад байдаг. Тэгээд 1 сая долларын одоо шагналын сан гарах гэж одоо бүр хандивын дан цуглуулж энийг бол босгосон гэж байна. За ингээд 1997 онд одоо энэ шагналынхаа мөнгийг 5 сая болгосон. За тэгээ 17 онд одоо энэ зургуудыг олж өгсөн хүнд 10 сая доллар өгнө гэдэг тиймэрхүү зарыг бол тараасан. Одоо өнөөдөр ч гэсэн энэ Бостны энэ Изабель Стюарт Гарднерийн одоо музейн зургуудын талаар мэдээллийг үнцэнтэй мэдээллийг өгсөн 10 сая доллар өгнө гэдэг тийм шагналын юм бол одоо хүртэл байгаа. Холбооны мөрдөх товчоо бол өөрсдөө энэ хэргийг араас бол одоо үргэлж явж байгаа. Тэгээд бүх объектыг ерөнхийдөө шинчилж, сайжруулж, бусад зурнуудын аюулгүй байдал энэ төр бүх зүйлийг бол одоо улам сайн төгөлдржүүлж хамгаалтыг нэмэгдүүлэх талын зөвлөгөөнүүд байн ирээд байгаа. За тэгээд холбооны прокурорууд бол ерөнхийдөө юу гэж хэлсэн бэхээр эдгээр зүйлүүдийг одоо зүгээр буцаагаад өгчихсөн хүнд элдв одоо хүнд ял төлбөр энэ төр зүйлийг бол ногдуулахгүй гэдэг тийм санаануудыг бол ерөнхийдөө өгсөн байгаа. За тэгээд 95 он болчхоор ч одоо энэ хулгайн гэмт хэргийн хүн хилцэх хугацаа өнгөрөөд тэгээд хулгайч болон хулгайд оролцсон альва этгээдийг эрүүгийн хариуцлагад татах боломжгүй одоо тийм хуулийн нөхцөл байдал үүсчихэд байгаа. Тийм учраас одоо холбооны прокурорууд ял өгөхгүй, төлбөр оногдуулахгүй гэхдээ наз зурнуудаа оруулаад буцаагаад өгч гэдэг тийм саналыг бол одоо улс даяар бол явуулаад байгаа. За ингээд одоо маш том хэргийн араас одоо энэ Бостон хотын цагдаа холбооны мөрдөх товчооныхон бол одоо өдөр шөнөгүй ажиллаж байгаад ам зураг гаргасан. За нэг нь болохоор нэг туранхай 40 орчим насны хүн, нэг нь болохоор 30 орчим насны тийм залуу одоо ингээд нэг хоёр хүн цагдаагийн хувцастай тэр зүүн Бостон хотын цагдаагийн эргүүлийн хувцастай ингээд яхарахгүй хулгай тэрм хийгээд алга болчлоо гэдэг тийм баттай материалыг одоо тийм ам зураг энтертэй болсон. За тэгээ энэ бүх зүйлүүдээ ингээд гадуур тараагаад дээрэс нь одоо тэр бүс нутгийнхаа хулгайч одоо тэ шоронд байгаа орсон ороогүй гарсан гэмт хэргийн жижиг том бүлэглэл харт амигчид юу байдгийг байж бол бүх хүмүүсийг сэгсрээд одоо ямар нэгэн одоо нарийн мэдээлэл олдохгүй нэлийн том цар хүрээтэй одоо тийм өрдөн ажиллагаанууд бол явагдаж байгаа. За тэр тусмаа одоо хулгайч нар явахдаа одоо үс шүлс одоо мөр ямар нэгэн зүйл хэргийн газарт үлдээгээгүй учраас одоо тэгээд яг ямар нэгэн эдмүрийн баримт байхгүй болохоор барьцтай мөрдөн байцаа ажиллагаа явагдахгүй байгаад байна гэсэн үг. Тэгээд холбооны мөрдөх товчоос сүүл ДНК-гийн шинжилгээ хийсэн боловч одоо тэр скотч болон гав зэрэг зарим одоо эдмүрийн баримтууд хавтас тэргээс алдагдсан тийм нөхцөл байдал бол тогтоогдсон байна. Тэгэхээр яг энэ зүйлүүдэд байсан ямар нэгэн одоо биологийн үлдэц байсан бол холбооны мөрдөх товчоохны ажилд бол нэлээд хэрэг болох байсан. Одоо сая хамгийн сүүлд миний хэдэн сарын өмнө оруулсан постн дээр байдаг шүү дээ. Францыг донслогсон дээрмийн хэрэг гээд одоо
Доми рэперийн эхнэрийг одоо дээрэмдсэн хэрэг байгаа. Тэн дээр чинь болохоор нөгөө нэг хулгайч нар нь хүний гар скотч жоохтой өөрийнхөө гарны арсыг давхар скотчтой тэн дээр нь одоо криминалистик шинжилгээ хийгээд тухайн хулгайч нарыг 2 хоногийн дотор одоо Парис хотын эрүүгийн ерен сурвалжлагын шуурхай албаны ажилтнуудаар баривчилж ирсэн байгаа. Энэ нь болохоор нөгөө Францын түүхэнд одоо тэтгэврийн хулгайч нарын гэмт хэрэг нэрээр алдарсан. За энэ түүх танд сонирхолтой байвал доошоогоо гүйлгээд харах юм бол Парис хотыг донслогсон дээрмийн хэрэг гэдэг гарчигтай байгаа. За ингээд шууд Бостон хот руугаа эргээд дооръё. За ямар ч байсан ДНК-гийн шинжилгээгээр бол одоо эднэрийн талаар мэдээлэл авах тийм ямар ч одоо материал үлдээгүй гэсэн. За энэ тухайн шөнө одоо ажиллаж исэн Ричард гэдэг одоо хамгаалагчийг бол одоо нэлээд сайн шахаж бол өнгөцсөн. Энэ хүн бол ерөнхийдөө яг зүгээр хаалга онгоолгож буцаад харчаад хаасан энэ төр гэж байгаа боловч мөрдөгчнөр энэ хүнийг гадаа сууж байгаа 2 цагдаагийн хувцастай хулгайчтай дохио өгсөн гэдэг талаар бол ерөнхийдөө одоо тийм багцаа гаргаад нэлээд сайн сэгсэрсэн. Тэгээд яагаад хаалга ингэж онгоолгож хаасан тухай асуухад болөө би угаасаа ингэж объектоо шалгаж явахдаа гадна дотн хаалга ингэж онгоолгочод буцаагаад яг ингээ ном журмаар нь хаадаг байсан энэ гэдэг тийм мэдүүлгийг өгсөн. Гэтэл энэ хамгаалалтын албаны ажилтнуудыг сургаж ирсэн хүн бол үнэхээр тэгэж хаалгууд тэгж яадаг байсан бол би одоо тийм зуршлыг анзаарах, зогсоох, иймэрхүү зөвлөгөнд өгөхөө санаа ч бол тэгж байгаагүй, тэгдэггүй хүн гэдэг тийм мэдүүлгийг бол өгсөн байдаг. Дээрээс нь тухайн музейн хамгаалтын албыг одоо ерөнхийд нь ажилуулдаг тухайн хамгаалтын сурвалжч нар нь юу гэж хэлсэн бэ гэхээр ерөнхийдөө энэ хаалгыг ингэж наачааш нь онгоолгох нь бодоход цагдаа байна уу цэрэг байна уу хинч ирсэн энэ хаалгыг бол онгоолгох ёс байхгүй. Яагаад энэ 2 цагдаагийн ажилтнанд ингэ шууд хаалга онгоолгоод өгсөн юм бэ? Угаасаа хамгаалтын удирдамжин дээр бол ерөнхийдөө протокол үйлдээ тэдний одоо цагдаагийн албан агчийн нэр ус тэмдгийн дугаарыг одоо бүртгэж аваад оруулахаас өмнө одоо тухайн Бостон хотынхон цагдаагийн төв газар руу диспетчер руу уцтаа танаа эргүүлийн ийм цагдаа нар манад ингэж орж ирэх гээд байна. Ямар үндэслэл шалтгаан байгаа юм бэ гэдэг талаар бол асуулга явуулах хэрэгтэй. Дээрээс нь одоо хамгаалтын албаны дарга нь болон шуурхай бүлэгтээ энэ тухай мэдэгдэж бас нэмэлт хүмүүсийг давхар дуудаж цагдаагийн албан хаагч нарыг одоо объект руу хамгаалж байгаа музей рүүгээ оруулах ёстой гэдэг тиймэрхүү зүйлийг бол одоо хэлсэн байдаг. Гэтэл энэ Ричард гэдэг хамгаалагч ерөөсөө домофон уцаараа ярьж байгаа за ороод ир гэж оруулж байгаад өөрийгөө гавлуулга хүлүүлж гисэн байгаад байдаг. За ингээд Ричард гэдэг нөхрийг бол ерөнхийдөө мөрдөх товчооныхан бол нэлээд сайн одоо шигшээд одоо сэгсрээд ямар нэгэн мэдээлэл энэ төр олж чадахгүй. Гэхдээ ямар ч байсан с ижигтэй этгээдүүдийн тоонд оруулаад хэдэн жилийн турш хяналт тавьсан. За тэгээ хордбооны мөрдөх товчооны ажилтнуудыг хэлж байгаагаар бол Ричард гэдэг нөхөр ерөнхийдөө жил гарan ажилтсан. Тэгвэл энэ гэмт хэрэг гарахаас одоо 3 сарын 18-нд цэргийн баяр болсон хэрэг гэдэг. 3 сарын 18-наас 2-7 хоногийн өмнө одоо ажлаасаа халагдах хүсэлтэй бол хамгаалтын албанд өгчгсөн гэдэг тиймэрхүү мэдүүлэг гарч ирээд байдаг. За тэгээд удаачгүй энэ гэмт хэрэг гарсны дараа өөрөө хамгаалтын албанаас бол ингээд гараад энгийн иргэн болоод амьдэрсэн. За энэ дээр нь холбооны мөрдөх товчооныхон бол боловсруулалт хийгээд энэ нөхрийг ингээд тагн чагнаад ингээд үдсэн боловч ерөнхийдөө ямар нэгэн уул мөр олдоогүй. Дээрээс нь тодтоход хэлэхдээ бүр дэндүү чадваргүй ийм тэнэг одоо өөрийн гэсэн тийм одоо юу гэдэг хулгай хийч хэмжээний энэ зэргийн хулгай хийж хэмжээний хүн бишээ гэдэг үнэлтийг холбооны мөрдөх товчооныхоо өгчихсөн байгаа. За ингээд Ричард дээр хийжсэн одоо тийм мөрдөх ажиллагаанууд бол амжилт байхгүй ингээд дуусч байгаа. Тэгээд энэ тентгийн янз янзын мөрдөн байцаалт одоо янз янзын туршилтуулд энэ Ричард гэдэг нөхөр орохоор би ерөөсөө энэ хэрэгт одоо ямар ч гин буруугүй гэдгээ бол одоо байнгын ихтгэл төгсөөл хэлж исэн байдаг. За тэгээд энэ хүн сүүлд бол ингээд 57 настайдаа нас барсан. Одоо энэ хэрэгтээ ямар ч буруугүй холбоогүй гэдэг үргэлж хэлсээр байгаад бол нас барсан байгаа.
За ингээ шуурхай бүлгийнхэн холбооны мөрдөх товчооны ажлын хэсэг бол ерөнхийдөө 24 цагаар одоо энэ Бостон хотод одоо ерөнхийдөө байрлаж одоо энэ хулгайч нартай нэлээд сайн тэмцсэн. За тэгээд ямар ч мэдээлэл олдоогүй. Тэр тусмаа одоо Winter Hill гэдэг одоо гэмтэргийн бүлэглэл байдаг. Одоо Бостон хотын бас нэлээд эвгүй бүлэглэл. Тэр бүлэглэлийн одоо толгойлогчийг болоо баривчилсан. За тэгээ энэ нөхрийг баривчлаа те энэ хулгайтай холбоотой мэдээллийг одоо биднэрт олж өгөө. Бидний мөрдөх ажиллагаанд тус болоо. Өөрийнхөө одоо хүч юмыг одоо энэ зүйлд дайчлаа гэж хэлсэн. Нөгөө нөхөр одоо Winter Hill гэдэг гэмтэрүүлэглийн одоо толгойлогч юу хэлсэн бэхээр та нараас дутуугүй би яснаа хулгайч нар чи хайгаад байна. Миний нутаг дэвсгэр дээрээс 500 саяын одоо те юм хийчээд ингээд явчихж байгаа энэ хүмүүстэй би бас уулзаж өөрийнхөө хувийг бас аммаар байна, татвараа аммаар байна гэдэг талаар бас хэлсэн ба. За ингээд холбооны мөрдөх товчооныхан одоо энэ хүнд бас найдлага тавьсан. Бас нэг ямар нэгэн өөрийнхөө шугамар бас мэдээл олчих байх гэж одоо нэлээ хайсан боловч одоо ямар ч үр дүн гараагүй. За ингээд холбооны мөрдөх товчооныхан ч одоо нэлээд эдэртэй хэрэгт орооцолдчихсан. Одоо тэрэндээ үр дүн гарахгүй нэлээд эвгүй байж итэл одоо Нью-Йорк хотоос бас нэг тийм мэдээлэл ирдэг. Тэрний яадаг вэ гэхээр одоо Брайан гэд бас нэг Бостоны одоо нэг тийм лоерчин хулгайч бас нэр алдартай хүн байсан. За тэр хүн бол 1981 онд FedEx гэд одоо тэ шуудангийн машины жолоочийн дүрд хувираад гав скотчоор тоноглоод одоо Хайдийн цуглуулгын урлагийн музей гэдэг газар руу бол хулгайн үйл ажиллагаа хийх гэж байгаад бүтлгүүцсэн байдаг. Тэгэхээр энэ гэмт хэргийн одоо завдалт бүрэн төгс гүйцэтгэдэггүй. Гэхдээ энэ завдалт одоо энэ 90 онд болсон гэмт хэрэгтэй олон талаараа бол ерөнхийдөө төстэй санагдсан. Тэгэхээр эрүүгийн ерөн сурвалжлагын болон холбооны мөрдөхийн мөрдөгч нар бол мэдээж яг ийм хэрэгээр дагнадаг. Тэгээд урлагийн болон ийм хулгай дээрэм ухдаг юм гэмт хэрэгтэйг бол нэлээд сайн шоронд байна уу, наранд байна уу, хаач хамаагүй ерөөсөө өөрийнхөө мэдээлэгч, нууц мэдээлэгч нараараа шургуулж энэ тентхийн бүх одоо тэ хулгайч нарыг сэгсэрч асуусан боловч ямар ч мэдээ гараагүй. Гэхдээ ямар ч үсэн энэ нэг юм хулгайч одоо энэ 81 онд иймэрхүү зүйлийг бол төстэй зүйлийг хийжсэн бол анхаарал нь бол татсан байдаг. За тэгээ энэ нөхрийг 92 онд одоо энэ чинь хэрэг гараад 90 онд болсон. 92 онд одоо ингээ байцаалсан. За тэгээд энэ нөхрөөс одоо ингээ байцаалт авч жагаад нэг олон юм ярихгүй байсан. Тэгээ нөгөө одоо юу гэдэг те ийм догширцсан хулгайч нар учраас тэнгуут нь энэ нөхрийг одоо худал үннийг шалгадаг детекторын шалгалт өгүүлээ гэсэн. За гэтэл энэ нөхөр энэ шалгалтанд орохоос татгалцсан байдаг. За ингээд энэ нөхөртэй одоо ингээд энэ хэргийг холбох гээд нэлээд талаас нонгичин. За дэсэн ч одоо энэ хүний одоо одоо холбогдуулчих ямар ч эдмүр юм бариад байхгүй. Тэр тусмаа одоо музейгээс олдсон тэр олон одоо хурууны хээтэй энэ хүний хурууны хээ таарж байгаа нэг ширхэг чинь байхгүйсэн. Тэгэхээр одоо энэ хүнийг ингээд бариад хориод ямар шалтгаан байхгүй болчихно. За тэгээ энэ хүн чинь өөрөө Калифорни мужид нүгөө явчихж байгаа. За тэгээ тэндээ телевиз, кино ч юм уу өөр жижиг сажиг өөр юм хийгээд бол одоо ингээд амьдралаа өөрчилсөн гэж хэлээд бол ингээд явчихсан байна. За ингээд хэрэг мөрдөн байцаалт сунжраад нэлээд бужигнаад 94 он болсон. За тэгтэл одоо музейн захиралд нэр нь үл мэдэгдэх нэг тийм захиа ирсэн байгаа. За тэр захиан дээр юу гэсэн бэхээр одоо юу гэдэг энэ захиа бичигч хүн бол одоо 3 дахь читгээд байгаамаа. Энэ хулгайч нартай бол холбоо байхгүй. Хулгайч нарыг хинч гэж мэдэхгүй. Музейтэй бол таньж мэдэх хүн байхгүй. Зүгээр зуучлалын ийм 3 дахь хүн байна гэдэг тийм захиа бичсэн байгаа. Тэнгүүд тэр захиан дээр юу гэсэн гэхээр одоо энэ зургуудыг бол нэг хулгайч одоо өөрийнхөө болон одоо өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсийн одоо ялыг бууруулах гэж одоо хулгайлсан. Тэгээ энэ хүмүүсийг нь одоо ялыг бууруулахаас өмнө тэгээд энэ хүмүүс нь ингээ байхгүй болцсон. Тийм учраас одоо энэ зургуудыг одоо ингэж
наач чааш нь хөдөлгөөд ямар шаардлагагүй болсон. Тэгээд энэ зургуудыг одоо буцааж авахыг хүсчээвэл, музейдээ байрлуулахыг хүсчээвэл одоо 2.6 сая доллар илгээ энтер гэсэн тийм одоо захиа бичсэн. За хэрвээ энэ захиа таалагдсан болвол та бүхэн санаа чинь нийцж байвал Boston Globe гэдэг одоо сонин дээр иймэрхүү кодтой зурвас байрлуулаарай энтер гэсэн тийм одоо захиаг өгсөн байдаг. За тэгээд захирал бол энийг бол маш тэр дор нь холбооны мөрдөх товчоотой бол холбогдож энэ Boston Globe гэдэг сэтгүүлд энэ кодуудын 50 гэдэг зүйл дээр бол тохиролцсон. За тэгээд энэ одоо зүйлд нь одоо мөрдөх товчооны ажилтнууд хамтраад ингээд явсан боловч бас үр дүнд хүрээгүй ингээд бас таг болсон байна. Холбооны мөрдөх товчооныхон бол ерөнхийдөө юу гэж ойлгоод байсан гэхээр 90 онд одоо энэ Бостон хотод гэмтэргийн 3 том бүлэглэл одоо хоорондоо толгойлцож бол байн байлдаан хийсэн. За ингээд бие биендээ зөвшөөрөгдөх гэж ингээд иймэрхүү бужигнаан үүссэн. За энд нь болохоор Dorchester гэдэг гэмтэргийн бүлэглээ. Нөгөөх нь болохоор Patriarch-ийн гэр бүл. Тэгээд дээрэс нь одоо Merlin-ы гэр бүл гэдэг ийм 3 том одоо мапууд хоорондоо байлдаад тэгээ энээс болж одоо ямар нэгэн энэ урлагийн музейний одоо энэ дүүвэнд нь өртөж одоо ингэж хохирсон байхаа гэдэг ерөнхий багцааг бол гаргасан гэдэг байгаа. Тэр тусмаа одоо эдгээр бүлэглүүдэд шургуулсан одоо нууц мэдээлэгч нарынхаа суваг одоо мэдээллийн буйнаар 82 онд одоо энэ музейг дээрэмдэх гэж байна гэдэг нарийн мэдээллийг бол одоо Бостон хотын цагдаагийнхан бол олж мэдчихсэн. Тэгсэн мөртлөө одоо 90 онд яг ийм гэмт хэрэг гарсны дараа өөрсдийнхөө нууц мэдээлэгч нарыг шахсан ч одоо яг энэ гэмт хэрэгт холбоотой хүн байтугай бүр бүлэглэлийн ч одоо нэр хүнд бол одоо гарч чадаагүй байгаа. Тэгэхээр энэ хэргийг одоо гаднаас хийсэн үү, Бостноос хийсэн үү, холбооноос ирсэн үү, эсвэл өөр газраас хүмүүс ирсэн үү гэдэг тийм одоо үл мэдэх одоо тийм хэргийн асуудалд бол оролцолдож байгаа. За тэгээд гэмтэргийг одоо илрүүлэхийн тулд ингээд яваад байдаг ингээд олон жил өнгөрөөд байдаг. Тэгээ энэ хооронд нь одоо гэмтэргийн бүлэглэлийн сэргийлж исэн хүмүүс нь захаасаа одоо үхээ дуусгаа суухан суугаад ингээд өөр хэрэг мэргээр суугаад ингээд ерөнхийдөө энэ хэрэг нэлийн одоо ингээд цаг хугацаа авчихсан байгаа. За дээрэс нь холбооны мөрдөх товчооныхон Бостон хотын цагдаагийнхан болохоор ерөнхийдөө хар таймаг хулгай орон байр одоо дээрэм тонол зодон бүх хэрэгт одоо оролцсон хүмүүсийг шалгаж явах явцдаа энэ музейн хэрэгтэй бас давхар хавсруулж одоо шалгах иймэрхүү ажиллагаанд орж исэн. За тэгсэн ч ямар нэгэн мэдээлэл одоо сэжүүр олдохгүй энэ хэрэг мөрдөн байцаах ажиллагаа нэлээд хүндэрч байгаа. За тэгээд гэмт хэрэгт одоо яг энэ 3 мапын одоо гишүүд холбогдно. Энэ холбогдох болгонд нь одоо шуурхайгийн ажилтнууд бол мөрдөн байцаагч нар холбооныхон бол дандаа санал тавьдаг. Одоо энэ хэрэгтээ ингээд илрүүл дахиж гаргаж өгөх юм бол ийм зүйлийг чинь өршөөн ингэж аргалан жилийн чинь бууруулна хамтарч ажиллая гэдэг саналыг бол ерөөсөө хөгшин залуугүй бүх бол гач нарт байнгын санал тавина. Тэгээд тавиад ерөөсөө ямар ч одоо уул мөр олдохгүй ийм одоо хэцүү нөхцөл байдал үүсээд байгаа. За ингээд байж итэл одоо Merlino гэдэг одоо гэр бүлийн мапын нэгэн гишүүн одоо хар таймх 8-аас хэрэгээр баривчлагдаад байцаалтанд орж исэн. За ингээд байцаалтайгаад янз янзын зүйл яриад ингээд санаа оноо ярилцчихсэн. За тэр үед нь одоо энэ музейтэй холбоотой хэрэгт холбогдуулж шалгахад бол хэлсэн. За ингээд нэг хүнийг бол бодож гинөө. Тэгээд энэ хүний талаар хэлж нэр өгье. Тэгээд та нар надын хувьд энэ авах шийтгэл мэтгэлээс бас багасгаад өгөөч энэ төр гэдэг тийм саналыг бол тавьсан. За энэ дээр нь бол мөрдөх товчооныхон бол яг ярилцаж хөөрөөд ингээд тохиролцсон. Тэгээд Дэвид Тернер гэдэг хүний нэрийг бол үзсэн. За энэ болохоор бас гэмт хэргийн бас нэгэн бүлэглэлийн бас нэлээд нөлөө өгөх гишүүн байгаа. За энэ нөхрийг одоо тэгээд энэ хэрэгтэй холбоотой гэдээ бас тэр дорн баримтлаад байцаагаад хамаг юм шалгасан. За тэгээд юу ч гарч ирээгүй. Тэгээд гэхдээ яг сэжигтний одоо нэлээд одоо сэжиглэх үндэслэлтэй хүний тоонд бол оруулаад ингээд хараад холоос хянаад байж исэн байдаг.
За тэгээ холбооны мөрдөгчдөнөр бол яг хуу тэр цагдаагийн хувьд зөмсөн 2 хулгайчийн нэг нь яг энэ Тернер гэдэг хүн байж магадгүй гэдэг одоо зөвшөлтсөл төрсэн. За тэгээ тэр хүний зураг энэ төр бол ам зурагтай нэлээд төстэй болоод ирсэн. За тэгээд энэ хүний хамгийн сайн найз Жорж гэдэг нөхөр нь бол бас энэ хэрэгт оролцсон байх гэдэг үүднээс бол энэ хоёр дээр бол ерөнхийдөө гадна дотны хяналт техникийн шалгалтуудыг бол хийгээд явж ирсэн. За тэгсэн ч одоо тэгээ энэ гэмт хэрэгтэй холбоотой одоо агцтай мэдээлэл гарахгүй бол ингээ яваад байгаа. За ингэж идэл одоо 99 он болно. За тэгээ Тернер гэдэг одоо сэжигдэгдээд байгаа нөхөр чинь одоо мөнгө зөөвөрлөдөг компани Сефиг дээрэмдэх гэж одоо төлөвлөж байсан өдрөө баримтлагддаг. Тэгээд өөрөг нь бол мөрдөгч нар мөрдөж байгаа гэдэг бол мэдэхгүй өөр хэрэг одоо үлдэж байгаад ингээ газар дээрээ баригдаж байгаа. За ингээд Тернер гэдэг нөхөр чинь бол яах вэ ингээд энэ хэрэгт бол ямар ч одоо холбоогүй би мэдэхгүй энэ төр гэдэг тийм зүйлийг бол хэлсэн. За мөрдөгч нар болохоор энэ нөхрийг асар их одоо энэ нөхөр дээр асар их найдлага тавьж ирсэн. Одоо музейн хэрэгт энэ л нөхөр холбогдоо. Энэ бол хөдөлгөөнтэй хулгайч гэдэг бол мэдээд энийг л ер нь баг сэжвэр гаргаад өгчих واخ гэж нилээ үтсэн. За тэнгууд энэ нөхөр чинь бодоросоо мэдүүлэг энэ тэр ам алдахгүй байсаар байгаад одоо шүүхээр орсон. За шүүхээр орохдоо энэ нөхөр чинь нөгөө нэг мөнгөн зөөврийн машиныг Сефиг дээрэмдэхэр төлөвлөж байсан хэрэгтэй одоо 30 жилийн ял аваад ингээд шорлоо явчихж байгаа. За энэ нөхрийг ингээд шорлоо яваад өгснээр дараа нөгөө мөрдөг төвчөөний ажилтнууд яваад очисон. Тэгээ очингуудаа одоо чийл энэ хэрэгт холбоотой чийл энэ хэргийн талаар сайн мэднэ те. Тернер чи энэ хэргийг одоо ингээд яаж өгөх юм бол бид нар энэ чиний 30 жилийн ялтаа чинь бас дээгүүр доогуур ярьж байгаад ингээд зөвшөлдсөн ярий хөөрий гэдэг тийм санал тавьсан. Тэнгүүд одоо энэ Тернер чинь за тэгвэл тгий юу яа ингэж энэ тухай ярихаас өмнө ядаж нэг хуучин шоронд хамт ял эдэлж ирсэн хоёр хам найзтайгаа нэг ярьчмаар байна гэдэг тийм яриа хийсэн. За ингээд уцаар яриулсан. За тэгээ уцаар яриулаад бол хоёр найзтайгаа ингийн сайхан юм ярьжсэн. За тэгээ төлөөлөгч нар буцаад уулзаа. За одоо нөгөө нарийн ширээ юм ярих гэсэн чи одоо би та нартай нэг ажилламааргүй байна, хамтармааргүй би зөв мөрөөрөө ялаа идэлмээр байна гэдэг тийм үгийг хэлсэн гэж байгаа. За тэгээ энэ нөхөр чинь тэгээд энэ музейн хэрэгт ямар ч холбоогүй тэр музейтэй холбоотой хэрэгт одоо ач холбогдол өгөх мэдээлэл өгөхгүй байсаар гол хугацаанаас өмнө сурлагдаад тэгээ 19 онд одоо тэгээ өөрийнхөө юугаар ингээ нас орчихсон байдаг. Ингээд одоо энэ хэрэг чинь одоо аюу хэцүү болчихж байгаа. Ингээ хин одоо яасан мэддэхгүй ямар ч сэжвэр гарахгүй. За тэгээд тухайн үед бол яг уу 90 онд одоо энэ Бостны бас нэлийн нөлөө бүхий мафийн гэр бүл одоо Патрика гэдэг тийм гэр бүл байсан. За энэ дотор одоо ингээд эрх мэдлийн төлөөх одоо дайн явагдаад яг энэ үед Роберт Боби гэдэг одоо Боби гэдэг хочтой Роберт гэдэг хүн бол алагдсан байдаг. За энэ хүн бол гэмт хэрэг одоо энэ музейн гэмт хэрэг гарсны дараахан бол одоо алагдсан. Гэтэл энэ хүний 3 сарын өмнө одоо янз янзын хэрэгт холбогдуулаад бол баривчилчихсан хамтрагч болон найзуудтай гал хамуудтай хамт ингээд шоронд хийчихсэн байсан. Яг хөө хэрэг гарах үед бол яг хөө энэ хүн бол шоронд байсан. Гэхдээ энэ өөрөө өндөр зэрэглийн хулгайч хүн учраас хамгийн доод зэрэглийн ядарсан жижиг хулгайч нарыг дээрэс нь удирдаад энэ хэргийг хийлгсэн байхаа гэж үзэж байгаа. За энэ хүнтэй хамт одоо шоронд байх үед нь байсан хүмүүсийн судлаад үзэхээр урд нь нэг ийм төрлийн дээрэм тонуул одоо энэ зүйлд одоо хамтарч хэд хэдэн гэмт хэрэгт холбогдож исэн тийм гал хамууд нь бас цуг шоронд байсан гэдэг. Тэгэхээр эдгээр шоронд байж явах үед ямар нэгэн зүйл зохион байгуулсан уу гэдэг тийм анхаарал татсан. Тэгэхээр иймэрхүү одоо том гарын хулгайч нар одоо өөр хэрэгт холбогдоод шоронд байж явах үедээ тэгээд одоо энэ гэр бүлийнхэн хоорондох одоо дайн байлдаа нь бол ингээд өртөө дамиа алдчихж байгаа. Гэтэл тэр нэрээ нууцлсан захиан дээр болохоор наад зургийг чинь яг нэг нөлөө бүхий хулгайчийг шоронгоос суллахын тулд одоо хулгайлсан юм аа. Тэгээд хулгайлаад тэр хулгайчаа суллах үйл ажиллагаанд ашиглах гэж байтал нөгөө хулгайч нь одоо ингээд өөр халдлагад өртөөд амиа алдчихсан. Тэгэхээр энэ зургийг хулгайлсан одоо анхны зорилго бол ингээд
байхгүй болчихсон гэдэг тиймэрхүү зүйлийг бол тухайн нэрээ нууцлсан захиан дээр бол хэлчихэд байдаг. Гэтэл нөгөө хулгайч нь ингээд яг Бобби гэдэг хожтой хулгайч нь яг шоронд тэгээ нас орчихсон. Гэтэл тэрнтэй хамтарч урд нь ажиллаж исэн одоо гал хам нь болохоор 2 жилийн дараа бас одоо ингээд бас амиа алдчихсан байхад. Тэгэхээр ингээд ерөөсөө энэ хэрэгтэй холбоотой байж болох сэжиглэж байгаа бүх хүмүүс нь ингээд ямар нэгэн байдлаар ингээд энэ хэрэгт ямар ч холбогдолгүй ингэж гарч ирээд байсан. Тэгээ өнөөдөр хүртэл одоо энэ мөрдөгчнөр Бостон хотын цагдаа нарын одоо хамгийн хитэгдэг хувилбар нь гэвэл энэ Бостон хотын 90 онд болсон тэр том бүлэглүүдийн хоорондох дайнд одоо тэгээд зарим нэгнийгээс суллахын тулд аврахын тулд иймэрхүү үйл ажиллагаанууд хийсэн. Тэгээд тэрнээсээ болж одоо зарим хүмүүс нь ингэж одоо амьд үлдэж чадаагүй учраас энэ зургнуудын одоо зорилго үнц нь одоо ингээ байхгүй болчихсон гэдэг тиймэрхүү одоо хувилбар дээр бол ихэнх нь бол санаа нийлж байгаа. За тэгээд мөрдөгч нарын бас нэг санаа зовж байгаа нь үнэхээр тэр зураг хэрэггүй болсон гэж үзвэл эдний зургийг устгаж хаялсан байгаа бах. Эсвэл ямар нэгэн одоо уран зураг сонирхдог одоо хар захын 8-чин уран зураг сонирхогч цуглуулагч өөрийнхөө нууц үзмрүүдийн дунд өлөгчөөд хараа сууж байгаа байхаа гэдэг тиймэрхүү одоо бас нэг хувилбар бол байгаа. Тэгээ энэ хэрэг бол одоо хүртэл хаагдаагүй ингээд явж байгаа. Тэгээ ямар ч байсан энэ хэрэгтэй холбоотой хүмүүсийн бол ихэнх нь бол одоо ингээд нас ураа дуусаад одоо ерөнхийдөө холбогдож байгаа хүмүүс нь цөөрцөн. Гэхдээ хизээ нэгэн цагт үнцэнтэй мэдээлэл гарч ирээд эдрэтээ энэ хэргийн одоо сэжүүр ингээд хизээ нэгэн цагт илэрч одоо энэ зургнууд буцаад энэ алдагдсан музейдээ очно гэж одоо ихэнх хүмүүс итгэлтэй байдаг. Тэр зэсмээ одоо энэ музей удирдлагууд одоо хүртэл тэр хоосон жаазнуудыг яг өмнө ямар байсан яг тэр хിവэр нь одоо хүртэл ингэж хадгалаад одоо харуулж байгаа. Тэгээ хүн Бостон хотод амьдардаг монгол хүн байвал одоо та бүхэн энэ музейд очиод бас сонирхоод ороод харах юм бол өнөөдөр миний ярьсан энэ зүйл бас нэлийн хөрхөндөө хүн болоо ингээд ойлгоход чинь магадгүй тэр музейгээр аялахад чинь айгүй сонирхолтой байх байхаа. Тэгээд ямар ч байсан Америкийн одоо түүхэнд болсон урлагийн хамгийн том дээрэм хулгайн хэргийг өнөөдөр та бүхэнд ярьж өглөө. За тэгээ энэ хулгайлагдсан эд зүйлс донд байгаа 250 сая долларын үнцэнтэй энэ нэг концерт гэдэг одоо зураг байдаг. Тэгээ энэ зураг бол одоо өнөөдөр 250 сая гэж магадгүй 50 жилийн дараа бас нэмэгдээд 300 400 сая болох бас тийм магадaltaй. Тэгээ эртний эдлэл учраас удах тусам үнц нь орж идэг байгаа. За ингээд өнөөдрийн ярьсан энэ хулгай дээрмийн тухай сонир хачин түүх та бүхэн таалагдсан бол манай гоё түүхүүд суугаад дардаг барьдаг юм дарж дагаад сэтгэлийн дэм буюу цайны мөнгө өгөхөөр бол одоо коммент хэсэгт одоо хамгийн дээр байрлуулчихсан байгаа төрийн банк болон хаан банкны дансаараа та бүхэн цайны мөнгө шилжүүлж болно шүү. Тэгээ бүх цайны мөнгийг одоо өдөр болгон би өөрийнхөө данс руу уурч харж байгаа. Тэгээ сарын сүүлээр бүх цайны мөнгө өгсөн хүмүүс тэр тусмаа цайны мөнгө өгөхдөө тэр утга хэсэгт нь гой үг бичсэн хүмүүсийн одоо үгийг ярьж одоо уншиж өгнө.